Нас оролтын шалтгааныг задлан хийж өгч мэднэ. Хэрэв задлан хийхгүй бол таамаг төдий үлдэнэ. Бид гажуудсан улс төрчдийн увайгүй үйлдэлүүдийг задлан шинжилнэ. Цаад учир шалтгаан, ардах эзэн, асуудал бүрийг томоор бүтнээр харах боломж олгоно. Улс төрийн задлан эхэлж байна. Бид энэ удаад намрын E2 Батцамдан нарын улс төр дэх амьдрал замналыг задлана. E2 өдгөө 62 настай. Ухамсарт амьдралынхаа 35 жилийг одоогийн Монгол Ардын нам буюу хуучнаар Монгол Ардын Хувьсгалт намын гишүүн ба улс төрийн албан тушаалд зарцуулсан. Улсын хорлолд 4 удаа сонгогдож, улсын хурлын дарга Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Энэ хугацаанд Монгол сайнаасаа илүү саар түүхийг үлдээсэн гэгддэг. Жишээ нь төрийн өндөр албан тушаалыг арилждаг суурийг тавьсан. Төрөөс төрсөн тэр бомтон нэртэй болж элбэг дөржиж ялагдсан тэрээр өөрийнхөө төлөө зүтгэж ажилласан намаа эсрэг ажилласан гэж шууд буруутгаад Монгол Ардын Хувьсгалт намгийн хууль бус намыг ерөнхийлөгч элбэг дөржийн дэмжлэгээр үүсгэн байгуулж уугуул намынхаа эсрэг улс төрийн ашиг хонжоо хайн дайсантайгаа нэг өвөрт орсныг өнөө хүртэл Монгол Ардын намын гишүүд дэмжигчид ярьцгаадаг. Намрын E2 намаа байгуулад удаагүй байхдаа 2012 онд Монгол Ардын намын эсрэг нэг өвөрт орсон элбэг дөржтой хууртаж шүүхээс 4 жилийн хоригдол авсан. Гэвч Монгол Ардын Хувьсгалт нам Монгол Ардын намын саналыг хувааж ялагдуулах зорилгодоо хүрч 2012 оны сонгуульд чамгүй амжилт үзүүлэн хамтарсан засгийн газарт орох тохироонд хүрснийг хүмүүс мартаагүй байх. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд ч элбэг дөржтой ял наймаалцаж удвлыг ерөнхийлөгчийн сонгуульд сойж Монгол Ардын намаас нэр дэвшигч Бат Эрдэнэийг харлуулах хар PR-ыг Монгол Ардын Хувьсгалт намын сонгуулийн цагаар цацаж байсан нь ил баримт. Тэр Монгол Ардын намын нэр дэвшигчийн саналыг хувааж ялагдуулах зорилготой ийхүү 2 дахь удаага хүрсэн юм. Үүний дараахан элбэг дөрж уучлж E2 ялгүй болоод шоронгоос суллагдсан. Түүний өнгөрснийг мөшгөхөд тэр элбэг дөржид өшөрхөн ярьдаг шигэ өснөн үү эсвэл эд хөрөнгө ашиг хонжооны төлөөх хамтрагч нь уу гэдгийг үзэгч та тунгаах үз. Ямар ч тач тэр 2020 оны сонгуульд үнэгүй байр амлаж мөнгө хэвлэх тухай ичгүүргийн худал ярьсаар ядарсан ард түмний зовлонгоор зоолохоор гитэж байна. Бүтэхгүй амлалтын цаана элбэг дөржтойгоо өгсөн сонгуул бодлайн туулах тоглолт явж байна уу? Эсвэл зүгээр л эрх мэдэлд хүрч ашиг хонжоо олох гэж байгаа юу? Гэдгийг Монгол Ардын Хувьсгалт намын замнал хамтрагч нарын туулсан түүхээр дүгнэх гэж бүгдээрээ оролдъё. 2015 он Монгол Ардын Хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга тухайн үеийн эрүүл мэнд спортын сайд Шилэг дам хээл хахуул авсан хэрэгээр буруутгагдаж 2017 онд Монгол улсын шүүхээс 5 жил 1 сарын хорих ял сонссон. Шилэг дам хэлэхдээ намрын E2-ын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танилцуулах даваа сүрэнгээс дэмжлэг хүсэж байсан. Эрүүл мэнд спортын яамны байранд даваа сүрэнгийн авчирч өгсөн $120 мянган намын санхүүжилт тулхан E2-т өгөхөөр тохиролцсон байсан боловч тэр өдөртөө авилгатай тэмцэх газарт баривчлагдсан юм а гэж мэдүүлсэн байдаг. Би тэр $50 мянган нь бол намын дарагт өгсөн юм а. $120 мянган нь бол бас би өгөх гэж одоо бас төлөвлөж исэн ийм асуудал юм а. Харин намрын E2 Шилэг дамбыгаа намаасаа явуулаад Шилэг дамб намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд мөнгө олох нь үүрэг. Би мөнгө ол гэж хэлдэг байсан хэмээгээд өмгөөлж хамгаалаагүй өнгөрсөн юм. Яг ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Шилэг дамб дарга маань энэ өдөртмийн ажил зохион байгуулах хандив мөнгө цуглуулах ажлыг хийдэг л дээ. Үүрэг нь байхгүй ерөнхий нарийн бичгийн. Ингээд намдаа мөнгө олох гэж шоронд явсан нэр хүндээ алдсан эхний хүн бол Шилэг дамб. 2016 онд Монгол Ардын Хувьсгалт намын гишүүн улсын хурлын дэд дарга улсын хурлын гишүүн цог хэвлэлд ам нээсэн юм. Тэрээр хашир туршлагатай хүний хувьд Шилэг дамбын араас орохгүй гэсэндээ E2 даргаагаа илчлэв. E2 хэлэхдээ чамд би том албан тушаал өглөө. Тиймээс намдаа $1 сая хандвал гэсэн. Надад тийм мөнгө байхгүй учраас би өгөөгүй гэсэн юм. Намын дарга надаас $1 сая өг гэсэн. Би гайхсан. Юу сая гэсэн. Одоо намд өг. Миний хүчинд намын боёнд чи одоо энэ болсон гэж ингэж хэлсэн. Би үнэхээр одоо
хүний хэлээр шоконд орсон. Тэгээ би өөрийнхөө уулсан дүрс хийсэн. Би яах холгоо хийх юм яах. Тэнд бүх юм аав гэсэн би. Би над хэрэггүй энэ шалгамж хэрэггүй намжин хэрэггүй. Хэрвээ тиймдээ хүрч байгаа бол би улаан цэм өөрт нь хэлсэн. Над Сеулээс уцаар ярьсан хэрэг л дээ. Цогхгүйг ингэж ярьсны дараа энх хоёрт одоо хүртэл үнэн шалбартаар зүтгэж байгаа Эрдэнэ Жамин цогийг урагч хэмээн цоллон хэвлэлд муулсан. Ингээд цог Монгол Ардын хувьсгалт намаас гарсан юм. Энх хоёрын золионы хүнэн шийлэг дамп цог нараар дуусахгүй. Улсын хурлын гишүүн барилгат байгуулалтын сайд хийсэн баян сэлэнгч мөн яллагдагчийн судалд өнөөдөр суучгаад байна. Хэрэг нь одоо хүртэл эцэлдэггүй. Түүнийг барилгат байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ургуулan ашиглаж Бэрэн группийн барьсан хангаа хотхны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгаад байгаа юм. Харин эдгээр байрыг Монгол Ардын хувьсгалт намын гишүүд, дэмжигчид, тэдэнтэй хамаарал бүхий хүмүүс хуваан авсан тухай мэдээлэл бий. Хямд нөхцөлтэй орон сууцаар намдаа дэмжлэг үзүүлэх гэсэн баян сэлэнгийн сэтгэл зүтгэл шүүхийн хаалга татахад хүрэхэд энх хоёр ганц ч үг ган хийгээгүй. Энх хоёр зөвхөн санхүүжилтийн төлөө хамтран зүтгэхстэй золиослдоггүй. Нохойд барьдаг, мод улган ашигладаг хуульч Эрдэнэ Жамяныг хуулийн дэд сайд багт нь Интерпол руу загтал бичүүлж төрсөн дүү энх туяа болон туслах хуйг нарыг эрен сурвалжлах ажиллагааг зогсоолгосон юм. Энэ мэтчлэн хүрээлсэн бүхнээ ямар нэг байдлаар ашиглаж журмын найз нар хайрт дүү нар нь хуулийнхантай тулвал золигт гаргасаар ирсэн нь энх хоёрын гин биш зан. Энх хоёрт Монгол улс Монголын ард түмэн өргөв. Гэтэл тэр Монголоос авлагтай мэт 2020 оны сонгуульд ялбал иргэдэд үнэгүй орон сууц өгнө хэмээн мэдэгдэж орон сууцад орох хүмүүсийн нэрсийг бүртгэсээр байна. Энэ мөрийн хөтөлбөр нь уг нь үндэсний аудитын газарт унсан ч саяхны хүртэл хүмүүс рүү устдаж бүртгэл явуулж байгаа талаар иргэд мэдээлж байгаа юм. Сайн байна уу? Монгол Ардын хувьсгалт намаас ирж байна. Манай нам хүүгүй урьдчилгаагүй 450 мянган айлын орон сууц барьж үнэгүй оруулах гэж байгаамаа. Та энэ хөтөлбөрт бүртгүүлсэн болов? Тэд анхаарлал татаж байвал ямар ч хамаагүй аргаар юу ч хийхэд билээ явна. Ялахгүй учраас юу дуртайгаа амлж улс төрийн 8 хонжоонд орох. Цаашилбал улс төрийн бодит эрх мэдэлд хүрч төрийн мөнгийг хувьдаа завших нь тэдний хувьд энгийлэг зорилго. Үнэгүй бяцлаг хавханд байдаг гэдэг үгийг энд сануулъя. За орон сууцны хувьд бол бас л одоо орон сууцаар яг одоо 30%-аас 30% урьдчилгаа төлөхгүйгээр дээр нь ипотекийн зээлийг 8% өндөр хүртээ төлөхгүйгээр тэгээд нийт тэр орон сууцны зардлыг 25-аас 40 жилийн хугацаанд сар болгон одоо бидний тооцоогоор нэг 200 орчим мянган төгрөг төлөх маягаар 25-аас 40 жилийн дотор бол орон сууцны хэмжээс шалтгаалаад өөрөө тэр өртгийн төлөөд орох өөртөө ховчилж авах болцоотой байна гэж бид нар тооцоод байгаа. Байр амлж шүү. Байр гэдэг чинь шал худлаа. Өхөөсөн бол одоо 30 жил юугаа хийсэн. Өгөл өхөр л боллоо шүү дээ. Өөртөө л байж байгаа үсттэй. Хэдэн үеэрээ баяжлаа шүү дээ. Хамгийн наазахын жишээ оюутлахын ордод бол 2000 тонн буюу килограмм чилжүүлэх юм бол 2 сая килограмм алт байна шүү дээ. Зөвхөн алт. Жишээнд яриахаа болиё. Тэр 2 сая килограмм алтыг Монголынхаа иргэдэд хуваарлах юм бол нэг хүнд 650 грамм алт. 650 грамм алт оногдохоо тийм баялаг байхад энээсээ бид нар авч чадахгүй ард түмэн өөрөө ядуу зүдүү цөөхөн хідүүн баяжсан байгааг бид нар ерөөсөө энэтэй эвдэрч чадахгүй байна. 650 грамм алт хүн болгоно 3.2 сая хүнд хүртээ нэхэр одоо тэр чод нэг 2000 орчим тонн алт болох уу. Тэр ямар ч боломжгүй л те. Эдийн засгийн хувьд боломжгүй гэсэн. Одоо энх хоёрыг тойрон хүрээлж байгаа Эрдэнэ Жамин юм билүү? Одоо ард түмнийг доромжлоод байгаа мó? Үнэгүй байр өгнөө, алт өгнөө, мөнгө хэвлж өгнөө. Өстө мэдгүй. Бүтэхгүй байх л гэж бодож байна. Гэр нь сонгуулийн жил гэдэг чинь солиорлын жил биш юм уу? Яаж бодоод хүний санаанд оромгүй юм байна л да. Тэгэхээр чи одоо хэрвээ үнэхээр ингээд үнэгүй байр, үнэгүй алт ингээд өгчдөг байсан бол бид насаараа л мөр хүүхдийнхээ төлөө орон байртай болох гэж, мөр хүүхдээ сайн сайхан амьдруулах гэж хөдөлмөрсөн. Тэгвэл бид чинь хөдөлмөрлөх хэрэггүй байсан юм байна. Үнэхээр ингээд өгчдөг бол 4 жил хүлээж сууж байгаа л сонгуул болонгууд байртай, ойр зуурын хэрэглэх алттай болох нь шүү дээ чи одоо. Тэгээд инквайр гэдэг хүн бол тухайн үедээ Монгол төрийн бүхий л өндөр албан тушаалыг хассан. Тэр үедээ тараач болоогүй багтаа. Үнэхээр тараах тийм боломжтой юм бол. Тэгэхээр энийг бол би зүгээр л цэвэр солиор л гэж бодож байна. Энд итгэдэггүй байхгүй байх. Зүгээр яг шуутхан хэлчих. Инквайр болчих болтгүй болов.
Одоо болно шүү дээ. Өчнөө олон жил насаараа Монгол төр зүтгэлээ. Одоо болно. Ийм л юм хэлмээр байна. Одоо бид нар бол амьдралдаа хөрөлцөхөй цалинтай болно гэж. Одоо бид нар бол 5 сая гэж бодоод байгаа шүү дээ. Одоо дорн жилж шүү дээ. Нөгөө харанхуй энэ бүдүү яахан одоо тийм мэдлэг муутай, эдийн засгийн мэдлэг муутай. Тэгээд юм бол авах гэсэн нэг ийм сэтгүүтэй ард түмний шингээ сэтгүүгээр тоглож байна гэж ийм л ойлгосон байна. Наа баг ахын л бүр инх хоёр гэдэг нэг хүн байдаг л байсан. Одоо тэгэл байж л тэгэл энэ хүний амьдрал ч одоо бараг төвтөти кино юм аа шин шороо оронд орохын тэгээд ойр хавийн тэр залуусаа зөөлөгт гаргахын тий. Тэгээд ерөнхийдөө энэ хүн бол ерөөс одоо бол болсон байж бодчих. Тэгээд одоо юу залуу үеийнхэндээ зай тавьж өгсөн тэр юун тэр сонгуулийн амлалт тий бүтэхгүй ш тэр бол угаасаа худлаа. Тэгээд энэ хүн киногоор бол баг одоо баг өшөөг авах гэдэг юм байна. Тэгээд төвтөти кино шүү дээ ямар одоо барилсан дээр гэж бодчих. Намбарын инх хоёр ярихдаа надад Монголыг өөрчлөх төлөвлөгөө байна. Би улсаа хөгжүүлж өс хонзонгоо авна гэдэг. Гэтэл энэ уран үгс мега гэж ойлгогдох том төслүүдийн ард ямар өчүүхэн хувийн ашиг сонирхолд нуугдаж байдгийг бид танд задлан үзүүлдэг. Намбарын инх хоёртой адил өнөөгийн улс төрчийн мяа хувилбар. Гэхдээ үйл ажиллагаанд таалагддаг 5 улс төрчийн тоонд үргэлж давхиж явдаг нэр олж авахын тулд ах トゥ хамаатан садангаа ажилтай болгохын тулд юу ч хамаагүй хийдэг хүн бол Бацандан. Инх хоёртой тэр хоёр зүйлээр адилхан. Нэгдүгээрт энэ хоёр хүн хуйуулаа намын дарга. Хоёрдугаарт юу ч хамаагүй амлж ярьж хэлж явдаг улс. Улсын эрх ашгийг хувийн эрх ашгаас доогуур тавьдаг хүмүүс. Бацандангийн улс төрийн замнал гудамжинд жигснээс эхлэлтэй улсын хуралд 8 жил суусан. Энэ хугацаанд түүнийг сайн хүн үү эсвэл шудраг хүн байсан уу гэж асуухын оронд хууль зөрчсөн үү, хууль зөрчөөгүй юу гэдэг асуултад бүгдээрээ хамт хариулт хайж задлж үзцгээе. Хөх хотын ерөнхий консул асан Арчилсан намын гишүүн асан Мөнхөрд нь Бацандантай 10 орчим жил ажил хэрэг ашиг сонирхлын үндсэн дээрээс нөхөрлөж явсан хүн. Тэр найзаагаа ярихдаа намайг дэмжчих хятад өвөр монголхон олоод өгөөч гэдэг байсан. Би олж өгсөн. Танилцуулж өгч байсан гэж Улаанбал нэвтрүүлэгт ийхүү ярьсан юм. Надад анх очиод тэгдэг байсан баг. За Мөнхөрднээ миний найзаа. Найзын улс төр дэмжчихээр хятад хүн байна уу? Тэ? Өр Монгол хүн байна уу гэд. Би тэдний чи бизнесийг Монгол дэмжиж өгье. Мөнхөрднгийн хүн үнэнч шудраг болохоор үүнийг дэлгэсэн юм биш. Найзтайгаа муудалцаж албан тушаалаа алдсныхаа дараа ийхүү ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, хууль зөрчсөн байх магадлалтай үйлдэлүүдийг илчилсэн юм. Мөнхөрдний ярианы дараахан Бацандангийн нэгэн дуу хоолойны бичлэг задарч Монголын улс төрд entertainment гэх үг тренд болов. Бас 2-3 хүн байна. Одоо дөрөж 34 байвал зүгээрээ гэд хэлээд орчихсан байгаа. Гэхдээ яг одоо гол нь өөрөө яриад шийдэрээ. Ер нь хоосон 50 машин гаргана үз. Бид бас 50 машин оруулъя тийм ээ. Хоёул улс төр нийгмийн амьдрал entertainment хийсээр байтал аж ахуй бизнесээр хөгжих гэдэг ш. Бацандангийн хөрөнгө оруулгын мэдүүлэг хэрхэн яагаад өөрчлөгдсөн талаар NTV телевизийн сэтгүүлч Сугар мэдээлж өөрөөс нь ам асав. 402 сая төгрөгийн малтай байсан Бацандан 1 тэрбум 300 сая төгрөгийн малтай болж арвижжээ. Учир нь 400 ширхэг хурдан удмын адуутай 400 адуун 400 гуула хурдан удмынх нь нэг адууга 10 саяар үнэлж байна гэж ярьсан байгаа юм. Тэр энэ их үнэтэй хурдан удмын адуунуудаа ямар мөнгө, ямар их усврээр авсан байх вэ? Одоо 2016 онд 402 сая байж байгаад 2017 онд 1.2 тэрбум ингээд жилийн дотор ингээд 797 саяар өссөн байгаа юм л да. Тэгэхээр энэ ингээд огцон өсөлтийн бас. За одоо хурдан адмын адуу 350 болсон байна. 60 энэ чинь одоо гүү мөн унгалан шүү дээ. 100 гүү унгаллаа гэхэд хэд болох вэ? 50-аар өссөн байна шүү дээ, тийм ээ. Одоо эндээс ихэд яг энэ дээр харьцуулчихад одоо нэг яг 52-оор нэмэгдсэн байгаа адуу. Үнэлгээгээ, дээрэс нь үнэлгээгээ янз би тухайн үед 16 онд хурдан адмын нэг адууга 1 сая төгрөгөөр үнэлээд бичсэн байсан. Сүхбаатар аймгийн ард түмэн манай аханд үүсвэл Сүхбаатар аймагт чинь гишүүнэ. Нэг хурдан удмын адуу хамгийн багадаа 10 сая шүү дээ. Та яхаараа ийм баг үнэлдэг юм бэ. Тэгээд хурдан удмын адууны дундаж үнэлгээг үнэлээд энэ 18 онд бахад би 10 саяар дундчаар бодож үнэлгээгээ тавьж байсан шиг санаж байна. Бацаандаа сэргэлэн ир. Ах トゥ угаа улс төрд үргэлжил өөдөн татаж явдаг. Нэгэн хууль зүйн сайд Бацанданг парламентын танхимд том яриад л байдаг. Өрөөнд орж ирэхээр манай тэр дог, манай энэ ахыг ажилд аваач гээд гуйж явдаг хүнштэй хэмээн сонинд ярьж байсан юм.
Бацаандан шударгын дүр өсгөж хүмүүсийг шантаажилж эсвэл тохироо хийгээд ах дүүсээ албан тушаалд томилуулж чаддаг нэгэн. Жишээ нь 2019 оны 9-р сард Батцаандангийн ах дүүсийн албан тушаалын ургийн мод дэлгэгдэв. Шударгын туйл Батцаандангийн гэр бүл цөм ухаантай, боловсралтай ба цөмөл төрийн өндөр албан тушаалд хашиж байх нь тэр. Батцаандан үүнийг гүтгэлэг гэд үгүйсгсэн. Гэхдээ нэг айлын хүүхдүүд бүгдээрээ төрийн өндөр албан тушаал хашиж байгаа нь сонинд давцал. За тэгсэн чинь манай нөгөө шудраг найз маань ахыгаа Хөх хотын ерөнхий консулоор томилуулд юм аа энэ. За энийг би өмнө сонсох нь яадаг байсан гэхээр зэрэг 90 дээр дид консул хийдэг байсан юм байна. 90 дээр нэг Батрол гэдэг машин байсан. Манай Хөх хотын консулын нэр дээр ороод ирсэн машиныг ундаг дипломат дугаартай. 90-аас зам үүд рүү орохдоо будаачж ордог. Зам үүдээс орохдоо махаачж ордог. Өдөрт 2 удаа гардаг гинэ. Тэг махны баатарч бол ингээд алдартай нөхөр гэж шүү. Тэндээ. Тэндээ 90 дуухтай. Тэгээд төрийн албыг мөнгө гэж ажилтдаг юм байна. Бодлоо компьютер мэдгүй, хэл мэдгүй төрд юу идэгий. Мөн сэтгүүлч улс болд Батцаандангийн зөвлөхийн хамаарал бүхий 33 компани мэдээллийг ил тод болгосон юм. Түүний зөвлөх аюулгүй нь Батцаандан гудамжны жагсагч байхаас нь нөхрөлсөн. Түүний нэр дээр би 33 компани 22 нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Нэг хүнд 33 компани их тоо биш үү? Харин Батцаандангийн эхнэрийн нэр дээр хөрөнгө орлогод нь мэдүүлсэн 2 компани байгаа бол хөрөнгө орлогод нь мэдүүлээгүй 4 компани байгаа юм. 1992 онд ардчилсан Монгол улсын анхны их хурлын сонгуул болсон. Үүнээс хойш бид 8 дахь сонгуулаа хийх гэж байна. Өнөөдөр дүгнэхэд улс төрийн намууд улс төрчдийн нэр хүнд шалтаа болсон. Оноо бич алдаа арвантай. Гажуудсан нийгэмдээ 30 дахь жилээ бид туулж байна. Бид юун дээр алддаг вэ? Бид сонголтын дээр алддаг. Юмс өөрчлөгдөж, эргээд ухамсарж иж, шинэ үеийнхэн шинэ сонгуул хийхэд бэлэн болсон тул улс төрийн задлан нэвтрүүлэг шудраг улс төрчийн дүртэйч шудраг бус замналтай хоёрхан улс төрчийн тод мөрийг иргэн санууллаа. Задлан шинжилгээний хариутай санал нийлэхгүй байх нь бий. Гэхдээ энэ бол төлбөргүй үнэн. Нас оролтын шалтгааныг задлан хийжээж мэднэ. Хэрв задлан хийхгүй бол таамаг төдий үлдэнэ. Бид гажуудсан улс төрчдийн увайгүй үйлдэлүүдийг задлан шинжилнэ. Цаад учир шалтгаан, ардах эзэн, асуудал бүрийг томоор бүтнээр харах боломж олгоно.